Ер нь үе мөчний өвчин гэдэг ойлголт нь болоо шүү дээ, тийм ээ. Хоолойны ангийн, тэгээ шүдний өвчин, амны хөндөө өсөл, бүүдийн өсөл, хамар ам, одоо амны хөндөө өрслийн одоо үүслээс энээс болоо цаашдаа цуснд дамжаад тэгээд одоо хаана мөгөөрс байна, хаана үений шарс байна, тийм ээ. Юуны хорлох мөгөөрсүүдийг хөнөөдөг энэ өвчнийг бол үе мөчний өвчин гэдэг энэ ойлголтод багцад хамааруулдаг. За ревматоид артрит гэдэг нь бол үе мөчний өвчнүүдийн ерөнхий одоо олон төрлийн үе мөчний өвчнүүдийн нэг багц нэр тийм ээ. Монголоор хэлэх юм бол хэрлэг өвчин, хэрлэг төст өвчин гэсэн үг тийм үү. За өөрөлдвөл ердийн энгийн хүн тийм ээ. Хөдөөний малчин хүн ч гэсэн ойлгосон байдаг тийм ээ. Тэдний хөвгөж жоохон хөлт мөрлөөсөө хөгшин хүн шиг хамаг үе мөчний өвдөд байна гинэ. Юунаас болсон юм бэ гэсэн чинь хоолойны ангийн үе мөчд орсон гинэ. Тэгээ хоолойны ангийн гэдэг чинь сүүл шүд нэлээ бүүл амны хөндөө өрсөлд нэлээд хүндрээд 4-5 жил өвчсөн дараагаар хоолой өвдөх. Тэгээд тэрнээс болоод үе мөчний өвчнөд болоод үений хоол мөгөөс шарвас зөөлний эдийн өнөөд энэ өвчнийг бол хэрлэг өвчин буюу хэрлэг төс өвчин гэдэг нь багцад хамааруулдаг юм аа гэж тийм ээ. Ер нь үе мөчний өвчин бол Монгол оронд тархсан 7-8 төрлийн өвчин байдаг. Бүрцэлиоз. За тэгээд нөгөө хоолойны ангиас гаралтай үе мөчний өвчин, хамар намраас гаралтай өвчин, тийм ээ. Хамар нармаа өвчнөөс гаралтай өвчин. За бодисын салцны өвчнүүд, сахарын өвчин, тийм үү. За ер нь бол одоо сүүлийн үеийн одоо этолог гэдгийг одоо нөгөө үүсгэгч бактери вируснийх нь утгаар нь хэлэх юм бол сүүлийн үеийн олон улсын хэвлэлдэр бол бүх төрлийн бактери, бүх төрлийн вирус, бүх төрлийн рикетс, бүх төрлийн мөөгөнцөр, кандид тийм үү. За ер нь бараг л одоо энгийн хүний ойлголтод бүх төрлийн бактери, вирус, мөөгөнцөр ер нь өвчин үүсгэж бүх төрлийн өвчнөөс энэ үе мөчийн өвчин одоо үүсдэг юм аа гэж маш олон талын этологтой яаж эмчлэх юм бэ? Энэ одоо өвчнийг эмчлэх арга байх уу гэж маш энгийн аргаас гэлдэг юм бол тийм ээ. Одоо шүд цоорхоо байх, тэгээд тэрнээсээ бүүл нөөстэй байх, амны хөндөө өстэй байх энэ юмыг одоо үе мөчний өвчнийг засах маш энгийн. Зөвхөн шүдний овоо гэдэг чинь тийм Pepsodent, Colgate гэдэг бага насны хүмүүс бол шүдний ог, шүд угаасны дараагаар аманд нь баг зэрэг хийгээд үлдээчдэг. Тэгээ хүүг чихэр хүлгээд унтдаг үстэй тийм ээ. Тэрнтэй адилхан хүүг чихэр хүлгээд унтахтаар тэр тэрний оронд оо хийгээд унтчих юм бол тэр өвчин тэр шөндөө болоод тэр амны хөндөө өрсөл өөрсдөө байхгүй болоод бактери үржихээ болоод хүндрэл үүсэхгүй болоод цаашаа өвчин одоо үүсэх замыг тасалчихна гэсэн үг. За сүүлийн үед бол тамидин гээд аптек байдаг болчихсон шүү дээ. Йодын ус бол тийм үү. Тамидинаар амын зайлаад, хоолойгийн зайлаад ер нь ингээд ханаад дөнгөж хүрээл толгой өвдөөд ингээд хамар шархаад эхлэхтэй юм шүү дээ тийм. Тамидин гээд уус байдаг шүү дээ тийм ээ. Тийм тамидин уус мөлийг зүгээр жижиг юунд ийм савнд хийж байгаа тийм ээ. Тэгээ хамардаа тусаач. Тэгээд 3 минут болоод ерөөсөө хамар нармаа өрсөл байхгүй болоод нөгөө ханиад чинь бол суг усраад алгуулна. Сэртэй нустайгаа хамт алгуулад өгөх гэсэн үг тийм үү. Өөрөөр өвчнийг тийм амархан засч болно гэсэн үг. Тэгэх юм бол тэрийг ер нь ханиад хүрэх за оройдоо гээд одоо хоол идсийн дараа ч юм уу шүдэ гусны дараагаар тамидиныг амандаа гээд хэсэг гээд зайлчин тийм үү. Тэгэх юм бол тэгээд тэр өдрөө болоод тэрийг хичнээн олон хоног хийсэн сар хийсэн бол эсвэл жил хийсэн бол амны хөндөө өрсөлд цаашдаа хүндрээд үе мөчний өвчин болж хүндрэхгүй байх энэ зам нь одоо тэгээд энэ замын бий болгочих хамаа гэж тийм үү. Өөрөөр хэлбэл үе мөчний өвчнөө өвдөхгүй байхын шалтгаан нь ердийн жижигхэн ширхлийн шүдний оо, тамидин, магадгүй сүүлийн нэлийн хүнд өвдөд байгаа усууд байдаг л да тийм. Ердийн шүдний оогоор гээд амдаа хийгээд амжилт нүрэхгүй, тамидин хийгээч бас амжилт нүрэхгүй. Тийм байгвал одоо юуны гоо сайхны нэг одоо монсын ялангуяа тийм монсын гоо сайхны эмийн сангууд гэдэг тийм ээ. Тэр эмийн сангууд тэндээс 13 цаас үнэтэй ийм эмчилгээний аваад. Тэрийг шүдэндээ хийчихэд жоохон амандаа гээд шүдэ госны дараа амандаа жоохон үлдээчих. Тэгэхээр амны хөндөө тэр чигээрээ өрсөхгүй бол. Өөрөөр хэлбэл айлт хүн одоо хаагуур норд юм бэ? Хаалгаар норд тийм үү? Тэгвэл өвчин хүний хаагуур норд юм бэ? Хаалгаар норд. Хаалгаа хаана вэ? Ам, хамар тийм үү? Энэ хоёр. За мэдээж бас бөөгөр давсганы өрсөлдөж байж болно. Хавсарч болно тийм үү? За тэгэхээр энэ замыг хаачх юм бол өвчин үүсэхгүй байх. Маш энгийн бөгөөд гар дор хямдхан тийм үү? Маш бага өртөгтэй юм арга байдаг юм аа гэж. За мэдээж шүд өвдсөн бол хүүхдийг багаас нь шуухан дэрийг эмчт үзүүлээд шүдийг нэмшилж явах хэрэгтэй. Амны хөндөө үүснэ бол тэрийг саяын хилдгээр ердийн аргаар нэмшиж болно. Мөр болохгүй баг зэрэг антибиотик юм уу тийм эритромицин ч гэдэг юм уу хүүхдийн одоо амцын ч юм уу аманд нь хоолойд нь цацаад өгч болно тийм үү. За үе мөчний өвчин нэлээд хүндрээд ирүүлдэг үйл яах вэ гэж тийм ээ. Хүндрээд ирэхдээ бол манай улсын хэмжээнд Монгол улсын хэмжээнд барьж идэг олон улсын одоо эмчилгээний стандарт гэж байдаг тийм үү. Мэдээж тийм нэлээд хүндрээд халуураад хүүхд ер нь бол хичээл явах боломжгүй болоод
их хүндрээ дэргүүлэх нь бол тэр эмчд үзүүлээд тэгээд цагийн тариа мэдээж босод мэрэгжлийн арга хэмжээнд авах шаардлагатай маа гэж. Өнөө мөчний өвчнчнээр эхлээд бол ингээд шүд давны хөндөөс үл өвсөд энээсээ ингээд үүжээд нас жаахан хийгээд ихтэй сүүлдээ яад гэнэ. Жижиг уйнууд тэгээд том уйнууд хоёр өвдөг тийм үү? Энэ өвдөг тийм үү? Энэ мөр тохон юуны үе? Түнхний үе. Энэ нурууны хоо зөөд жиг тийм үү? Энэ үйтэй болгоно идэр үйтэй болгоныг хөнөөгд эхэлдэг тийм үү? Тэгээд хөдөлгөөн хийх зэцэг болоод гараа өглөө гаргахад бадаараа тийм ээ. Одоо босоод явахтаар хол явахтаар чинь яг нь өглөө босдоо хөшин göтөө тийм ээ. За холхон шиг ачаал игээд жаахан ажил хийхдээ чинь өвдөөд болохгүй тийм үү? Тэгээд шүн ч гэсэн ингээд өвддөг болоо тийм үү? Ингээд эхэлдэг тийм үү? За тийм болохоор энэ үе мөчний өвчин яг жинхэнэ үүсэл гард бол бүр залуу байхад эхэлждэг гэж. Тэгээд тэр үедээ мэддэхгүй нас хэвийгээд биеэс рүү сулраад за эсвэл хүч ичмтэй өссөн бол 20 30 насны ч гэл одоо 10 20 насны ч гэл 30 40 насны ч гэл ноцтой хөндөрч болно. Өөрөөр тэрийг сайн хамгаалж чадахгүй эмчилгээнд эрт орж чадаагүй цагаалтахгүй эмчилгээ хийж чадаагүй байснаас болоод үе мөчний өвчин хүндрэх юм аа гэж тийм үү. Тэгээд одоо ностой байдал ороод тэгээд таяг тулах байдалд ороод тэгээд сүүлдээ доголох байдалд ороод тэгжээс сүүлдээ их хүндрээ дөрвөл бол ажил хийх боломжгүй болоод тэгээд гэрийн хүн болдог гэсэн. Тэгээд сүүлдээ бол ностой байдалд орох юм бол группийн хүн болоод тэгээд сүүлдээ бол одоо тэрэгцэд орох, сүүлдээ хэвтэрд орох. Ийм ностой байдал үүсгэдэг юм. Алсын үр дагавартаа шууд хүний анаасанд тулаад очихгүй ч гэсэн их ноцтой байдал хүнийг ажил хөдөлмөрийг эхлэх чөлөөтэй амьдрах боломжгүй болгодог ийм өвчин байх нь шүү дээ тийм ээ. Эхлээд яадаг юм бэ хараа. Эхлээд үе мөчний өвчин ч шүү дээ тийм ээ. Хүний өдрийн хоол зөөгөл хэмжээг тийм үү. Гिचгээ доошоо суугаад буцаад хөлөөрөхөр өндөж явах хэрэгтэй. Энэ үеийн хоол зэрэг чинь хүн харахад бол мэдэх болохоос гаднаас яг нарийн үүсэх бол машины амаржин шиг ингээд бамбалцж явах хэрэгтэй байхгүй жирэгч. Тэр жирэгч нөгөө тижээлтэй үеийн шаруустай байх. Шаруус нь утгатай шүү дээ тийм ээ. Байх юм бол энэ чинь тижээлтэй учраас ингээд ажиллаж явах хэрэгтэй. Шаруус нь өрөвсөө тэгээд тижээл байх гэж доошоо суугаад жиргэн суугаад ясуудаад ургаад хоолгоод тэгээд яг нь хаврээ. Тэгээд ясны өөрийнх нь гадна талын хальс идээд тэгээд тэрээс болоод үдийн гадна талд нь шүү дээ тийм ээ. Яг нь энэ иргэн тойронд нь шүү дээ тийм ээ. Бас ясны иргэн тойронд ясан ургацууд ургаад тэрийг манай мэрэгчтэй хэлээр бол бүрсит гэх тийм ээ. Остепит гэх тийм ээ. Тийм нэрлэлд онцлог юм байна тийм үү. Тэгээ ясны ургалт гэдэг нь утгаар тухайн хүний үений өрөвсөл үсээ тэгээд тэр нь ясны гадна талын хальсыг өрөвсүүлээд тэрнээс болоод ясны бодисын социалд өөрчлөлт оруулаад тэгээд яс ургаад тэрнээс болоод холгоод тэгээд үе мөчний өвчний нэлээд одоо сүүлд нь хүндрэл үүсгэсэн энэ үеийг одоо ясны ургалт гэж хэлээд. Зөвхөн хүмүүс энгийн хүмүүс ойлгохдоо надад яс ургацсан тэгээд энийг л эмчилчих юм байна гэж бод. Тийм биш. Энэ өвчний жинхэнэ шалтгаан нь хаана байдаг гинэ? Цуснаа байдаг. Өөр эртгэлсэн байдаг тийм үү? Тэгвтэр цусны шалтгааныг чимжлэх ёстой. Тухайн өвдгийнх нь үений одоо орчныг чимжлэх ёстой. За ер нь ангаах ухааны сүүлийн одоо олд амжилт нь болно шүү дээ тий. Үе мөчний өвчүүдийг эмчилдэг арга замууд байдаг гэж. Монгол улсын хэмжээнд байдаг стандарт байгаа боловч сүүлийн үеийн олд амжилтуудыг авч хэрэгжүүлдэг юм. Олон улсын одоо хэмжээнд дэвшилттэй хүндрэл үе мөчний өвчний хүндрэлээс хамгаалах тийм одоо арга хэмжээнд шатаараас арга хэмжээнд байдаг юм аа гэж тийм үү. За үений хүндэд тарьдаг эмчилгээний техник гэж байдаг. Мэдээж цагийн тариа судас тариа бусад одоо олон улсын стандарт юм байдгийг тэрийг хамт эмчлэх ёстой байлаа ч гэсэн их хүн дээр дэс нөхцөлд үеийн тарьдаг эмчилгээний техник байдаг юм аа гэж тийм үү. За үеийн тарьдаг эмчилгээний техник нь ийм тариа байна. За Герман улсад үйлдвэрсэн үеийн зориулалтын тариа тийм үү. За энэ тариа нутаар энэ тариаг үеийн дотор таньна гэдэг англи хэлээр энэ articular гэж үеийн дотор таньна гэсэн үг шүү дээ тийм ээ. Үеийн дотор таньна гэсэн үг. За ийм Монгол улсын ийм өвдөд бүртгэлтэй баталгаатай он цаг хугацааны хүчин төгөлдөр хууж осны бадаантай зориулалтыг энэ тариаг үеийн дотор тарьж өгсөн зориулалтын тариа гэдэг тийм үү. Энэ тариаг тариад тийм үү. И тарьсан ихний өдөөс эхлээд байднаа шүү дээ. Үеийн өдөд тарьж өгсөн тийм үү. Үеийн өдөд нь тариад өгсөн тийм үү. За үеийн өдөд тарьж өгсөн тийм үү. Нуруу тийм үү. За хөзөө тийм ээ. Нуруу нүдэг нь нурууны мэдрэлийн чигдээ зүг тавьдаг чигдээ тарьж өгсөн. Хөзөө бол хөзүүн дээр тарьж өгсөн тийм үү. За ийм зориулалтын тариа байдаг тийм үү. Ийм тариаг тарьсан эхний өдөөс эхлээд байдлааш тавтагтай болно. 10 хоногт тухайн хүний зуршилгаа 8 удаа тарихад 85-аас 95 орчим хувь шалгаа зөөр арилгах юм а гэж. За энэ бол ухаандаа үе мөчний өвчний нэлээд хүндэр дэгтэр нь богино хугацаанд сайн урд нөрүүдэг. За тэрний дараагаар нь шүү дээ тийм нэгдүгээр шатны эмчилгээг хийсний дараагаар үений хооронд зузаан шингэн шаруулс гэж тариад. Энэ өвчин чинь үений хооронд одоо өрөвслийн процесс болоод ингээс гадна үеийн шаруулс нь багасчт юм байна шүү дээ. Тэгвэл үеийн шингэн шаруулс ийм тариа байдаг. За өрмийн ноцд үйлдвэрсэн үеийн шингэн шаруулс гэж нэртэй тариа тийм үү. Үеийн шингэн шаруулсыг хийгээд өгчтэй яах нь вэ?
Хөдөлгөөн чөлөөтэй бол. Ирэх чөлөөтэй бол. Босоод суухад биш тий. Чөлөөтэй бол тийм үү. Энэгээр бол үеийн шингийн шар устай 2 дугаар шатны эмчилгээ. Эхний шатны эмчилгээ 12 хоног дотор 8 удаа тавьдаг болоод 2 дугаар шатны эмчилгээ 3 хоногийн зайтай 4 удаа 20 ширхэг үеийн шингийн шар ус нэртэй тавьдаг юм шүү дээ. Ингээд бол нөгөө эхний шатны эмчилгээ сайхан болоод 85-аас 90 орчим хувь засарцын дараагаар үеийн шингийн шар ус хийгээд өчтөр хөдөлгөөн хийх чөлөөтэй болоо тийм үү. Нэг нөхөр манай төвчсэн натаа төвчсэн нөхрөө шүү дээ. Ийм зузаан жирэг гэж ийм тариа хариулчих гэж байна. Ийм зузаан жирэг тариа байдаг чинь. Тэрийг одоо би тариулчмаар байна. Энэ манай энэ нөхрөөс тариулж би бас тариулмаар байна. Тэгэхээр юу нэ үеийн хооронд зузаан жирэг гэдэг юм чинь нөгөө өвдгөний хоорондох нөгөө зөөлөн жирэг чинь шүү дээ тийм ээ. Уг нь бол ингэ яж хэвчтэй тийм. Ингэж яж хэвчтэй доош суугаад байхгүй болсон юм чинь тийм. Хавирч юм чинь тийм үү. Ийм болсон чинь энэ чинь шинээр тарианы аргаар тавьж болдгийм байна шүү дээ. Бэлэн цаанаас өөдөрөөс ийм лацтай. Тэгээд яах нь вэ? Шууд өвдгөнийх нь зөөлөн жирэг инээ шүү дээ тийм. Энд нь жирэгтэй гоц тийм. Энд нь жирэггүй гоц тийм ээ. Тэгэхээр энийг яах нь вэ? Шууд энийгээд тариад өгч. Тэгээд яах нь вэ? Гიშгэлээ тийм үү? Нэг сайн таач болд. Гიშгэлээ хөлөө өргөлөө. Өндиж байгаас гიშгэлээ хөлөө өргөлөө өндиж яана. Энэ утга өвдгөний хонцох зузаан жирэг гэж тариа тийм үү? Энийг 3 дахь шат юм тийм үү? Өвдгөний үений тэгээд одоо ямар ч үе байсан өвдөг тохоо таашаа тунх мөр хүзүү нуруу тунх тийм ээ. Адилд нь байсан энэ 1 2 3 дахь шат юм хийж болно. Ингээд бол хүн их богино хугацаанд хүнд байдлаас гарчдаг юм байна шүү дээ. Энэ бол бас 7 хоногийн зайтай одоо 2-оос 3 хийн нэг өвдгөндөө. Тэг 6 хийж болох 2 өвдгөндөө тийм үү. За ингээд энийг 3 дахь шат юм. Өөрөөр хэлбэл өвдөд зовж байсан хүн эхлээд бол өвчнийхаа тэр шалтгаан нөгөө 10 хэд настай 20 хэд настай байсан одоо энэ өвчин хүний цусан дамжаад ингэж энэ эмийн аргаар тарианы аргаар эмчлээд ингэсээ дараагаар тухайн өвдгөнд нь тухайн түмхэнд нь тухайн мөрөнд нь үзүүнд нь тийм үү. Тэр саяын энийг 4 шатны эмчилгээ 2 дугаар шатны эмчилгээ 3 дугаар шатны эмчилгээгд бол аль алийг нэг хийхэд бол шат дараалал гэдэг өвчний шаналгаа зовөр одоо хүнд байдлаас ерөөсө удахгүй гараад авчих. За ингэсээ дараагаар тийм үү. Ингэсээ дараагаар ангаахны өшөө шинэ олд амжилт байх уу? Ангаахны олд амжилт гэж өшөө сайн дэвшил дарга байх уу? Байна. PRP гэдэг. За PRP гэдэг Монгол орчуулах юм бол Platelet Rich Plasma гэдэг Монгол орчуулах юм бол англиас монгол орчуулах гэдэг шүү дээ. Тромбоцитаар баяжуулсан плазма гэсэн. Тромбоц гэдэг нь монгол орчуулах юм бол ялтас дисээр баяжуулсан сив гэсэн үг. Ялтас дисээр баяжуулсан сив. Өөрийнх нь цуснаас тийм үү? Өөрийнх нь цуснаас судалсаас аваад тэгээд центрифугт эргүүлдэг юм тийм. Эргүүлээд тэгээд ийм тусдаа тэр ялтас дисээр баяжуулсан тромбоц гэдэг юм ялгаад авчдаг. Тэгээд нөгөө хаана тарих нь вэ? Энэ өвдөд байгаа өвдөг нь шүү дээ тийм. Энд дээр тариад өчтөв тийм үү? Энэ одоо орчин тариад өчтөв. Нуурын шат үзүүн чадах тийм үү? Тэгэхээр тэр тромбоцит буюу ялтас дисээр юу байд юм бэ гэхээр тэр өөрийг нь буцаад нөхөн сэргээд өөрийг нь буцаад одоо өгжүүлдэг. Буцаад одоо хэдэн системийг буцаад сэргээгээд өгжүүлээд нөхөн сэргээд нөхөнд өгжүүлдэг. Ийм хүчин зүйл байдаг. Манай монголчууд яадаг гэж байна шүү дээ тийм. Эмчилгээгээ сайхан болчихсон заа юу. За одоо гоё баярлалаа эмчилгээ сайхан болоо. Одоо би чир нь асуудалгүй. Одоо би асуудаггүй тийм үү. Тэгээд миний зааж өгсөн манай эмчилгээ зааж өгсөн юм стандарт гэж байна. Одоо улиралдаа цааш тарьж шít. Энэ техникийг барьж явах хэрэгтэй. Тэгээд энэ өвчнөө сайхан босны дараагаар ахиж хөндлөлтөнд улиралдаа ийм юм яваад юм. Улиралдаа үний шар ус сэргээд. Ясны сэрэгчдийн эсрэг юм. Ясны бүхэл ганцаар кальци, адууны кальци мөн үү? Витамин D. За цааш өвдөг хандлагаар бол жоохон өвдөх гэдэг энийг ууж юм тийм үү? За цаашдаа бол хаяа улиралдаа уудаг юм техник байдаг юм шүү дээ. Энэ техникийг арай сурчсан дараагаар хүн чөлөөтэй амьдрах, дахиж өвдөхгүй байх. Чөлөөтэй амьдрах боломжтой. Голзон тэрийгэ мартаад нөгөө өвчин сайн болоо засаад өвдөхгүй болчихдоор нь мартаад нөгөө миний заасан энэ цаасыг чинь гэртээ аваад хэрэггүй юм шиг хайчдаг байхгүй тийм. Мартчихдээ тийм. Тэгтэр энийг л барих хэрэгтэй. Энэ техник нь бол миний сая энэ яриад байгаа техник нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үе мөчний өвчнийг эмчилдэг стандарт шүү. Арга замын сайн сураад мэдээд авчих юм бол хүн хөндлөөс гарах боломжтой. Чөлөөтэй амьдрах боломжтой. Ер нь үе мөчний өвчин байх шүү тийм ээ. Үе мөчний өвчин чинь зарим хэвлүүдээр ер нь хэвлүүдээр тийм л дээ. Одоо эдгэрдгөө өвчин гэж. Эдгэрдгөө өвчин. Тийм шүү. Тэр үнэ. Гэхдээ эдгэрдгөө биш эдгэрдэг тийм ээ. Гэхдээ тодорхой улиралдаа цаашдаа хаяа тийм ээ өвдөх хандлагаарууд хамгаалж идэг арга замаа л мэдчих юм бол тэр чинь эдгэрдэг юм ба шүү дээ уг нь бол.